Алунгогийн ариун гэрэлний домог 1-р хэсэг. Эст цагт орчлонгийн уудам талд адуун хүртэл зүрүүд салхин хүртэл хүнтэй яриадаг байсан тэр үед ах トゥ хоёр ан хийж явв. Ах нь агуу хос цараатай духандан ганц нүдтэй дуус хөргөгч Баатар. Дүүлж би шумог түүгүй агндаг добу мэгнгэгч домогт Баатар ах トゥ байваа. Ах トゥ ангөрөө хийгээд буцах замдаа ах нь авьяасаараа арын уулын цан айлмшиг хацаатай агуу хаантай авгаач нь буюу алунга хүлээж байв. Хүлээд багтлаад үрээд аваад явна байгаа гэв. Добу мэргэн догтлол дүүрэн дэвхэж очиод байдлыг ажтаад атгаалжин хана мангасуудын хажууд аюуй хөөхөн өхөн тавда тэвдээд зогсож байлаа. Добу мэргэн хүүхээ явуулаад сугадатаад сүйд бүсгүйгээ аваад явв. Араас нь алгаар улангарсан мангасууд хөөгөөд гүйцхийн даван дээр урам их гарган урдах мангасуудын ахлагчтай нэгэн эсрэг дуэлдэд доо. Ахлагч нь нэр төрөө бодож хүлээж авчаа. Алунго амар баярлан миний төлөө задочод цусаа урсгаж байна. Хөөрхөн төснө нь миний бороо биш шүү дээ гэж бодов. Халт тулан эхэллээ. Аюулт мангас амар дэмэжтэйв. Алунгогийн төлөө алгас үхээрээ ээлжлүүлэн зогсолтгүй балбаж байлаа. Тэгсэн ч хүч хүрэхгүй л байв. Яг ядагдахын даваан дээр алунго агаарын үнсэлт явуулав. Добу мэргэн хүч олж дөнгөстлэн татаад дорооныг дивсээд орхичээ. Мангас ядагдаж манай добу мэргэн додгорлохож мангасууд түүнд толгой бүхэлгэж зам тавьж өгөн гар зэнгэтлээ. Добу мэргэн алунго хоёр хоримлж хоёр хөөрхөн хүүтэй болов. Тэр нэг гайтай өдөр тохиолдох хүртэл аз жаргалтай байлаа. Добу мэргэн ой шугуйдаар ан амтэн агнан айгүй жаргалтай алхаж байтал алуусчин адамсууд араас нь гитэн дагсныг добу мэргэн мэдрээд эргэж хараад 1-р хэсэг төгсөв. 2-р хэсгийг лайк дараад хүлээж аваарай.